Сайн байцгаана уу залуучуудаа. За 11 дахь хичээлээ ярилцлага сайхан хүргэчихье гэж бодож байна. За энэ удаагийн хичээлээр түрүүчийн хичээлдэр үтсэн while давталтын арай нэг өргөтгсөн хэлбэр болох do while давталтын тухай үзье. За do while давталт маань бичглэлийн хувьд нэг иймэрхүү байгаа. За би энд бичье. За do гэсэн түлхүүрийн хойно хаалтанд үйлдэлүүдэд тодорхойлж өгдөг байгаа. Давталтын төгсгөл болохоор нөхцлөө шалгадаг байгаамаа. За энд түрүүчийн хичээл дээр үтсэнтэй мөн ойролцоо программыг бичье. За энэ тэжээр тоолуур гэсэн хувьсгчийг зарлаад 5 гэсэн утгыг оноогод өгч. За хэвлэх үйлдэл хий. Print line. За юу гэдэг чинь. За үр дүнгичи. За залгаад тоолуураа хэвлээд өгч. За тоолуурыг энэ чинь нэмэгдүүлье. Нэгээр нэмэгдүүлье. За одоо энэ чинь нөхцлөө шалгая. За тоолуур маань за магадгүй 8-аас бага гэсэн нөхцөл тавьчих. За бичсэн програмаа ажиллуулад үзье. За та бүхэн яаж давтсныг харж байгаа бох. 5, 6, 7 гэж давтсан байна. За тэгвэл нөхцөлийг хэдүүлээ өөрчлөөд энийг нь тэг болгочихъя. За 5 гэдэг тоолуур бол за 5 бол тэгээс бага байна гэдэг бол худлаа. За гэсэн хэдиж програмаа ажиллуулъя. За үр дүн 5 гэж хэвлэсэн байна. За та бүхэн анзаарсан байх гол одоо while давталт болон do while давталтын гол ялгааг бол анзаарсан байхаа гэж би найдаж байна. За do while давталтын while давталтаас ялгарх цорын ганц ялгаа бол энэ тавьсан нөхцөл маань хангагдсан ч тодорхойлсон үйлдэлүүдийг нэг удаа хийж үздэг байгаа. За та бүхэн өөрсдөө нэг програм бичээд туршиж үзээрэй гэж хэлэх байна. За дараагийн хичээлдэр би for давталтыг үзэх болно. За ингээд дараагийн хичээлдэр уулзлаа. Баяртай.